Ороо төвийн хүн зон, Монгол орныхоо хүн зон бүхий л амьтанд ор гал дахиад жилийн цагаан сарын мэндчилгээ дэвшүүлье. Үлзий утга оршихуултгаа. Тэгээ энэ цагаан сараар бол уламжлал ёсоор сүсгтэн олондоо номоо тавина. Энэ ямар ном тавих вэ гэхээр зэрэг гүрүү ёог буюу гандан лавжаа. Бас одоо орчуулах юм бол 100 тэнгэрийн орны итгэлийн зүрхэн гэж бас орчуулдаг. 100 тэнгэрийн орны их гэж бас ингэж айлддаг. Энэ бол лам багшийн ёог буюу аливаа бурхны шашинтны аливаа содөр дандрын номонд сүсгтэй суралцж байгаа. Тэрийг одоо биелүүлж байгаа хүмүүсийн гол сэтгэлийн ёог юм. Энэ сэтгэлийн ёог бол анх Түлнэгва Балдан самбуу гэж Богдзонховын их шав Түлгарва Түлнэгва гэж хоёр шав байсан. Тэрний Түлнэгва бол одоо Ямандаг бурхны үүсгэл зэргийн төгсгөлөөр бурхны утгыг олсон энэ лам бий. Хамгийн гол нь Ямандаг бурхны үүсгэл төгсгөлийн зэргээр бурхны утгыг олох гол одоо суурь нь тэр хүнд бол энэ гандан лавжаа буюу гүрүү ёог энэ айлдах одоо 100 тэнгэрийн орны их гэдэг энэ бясалгал байсан ийм түүхтэй. Нөгөө нэг гүрүү ёог нь бол ламын чодуу гэж их дэлгэрэнгүй бясалгалын ном байдаг. Энэ удаад бол тэрийг тавихгүй. Энэ удаад бол тэр богино одоо анхааран авлага болоход хэрэгжүүлэхэд их амар хялбар гандан лавжаа буюу гүрүү ёогыг одоо тавихаар ингэж шийдсэн байгаа. Тэгээд энэ гүрүү ёог бол 7 гишүүн бясалгалаас бүрдсэн байдаг. Ер нь бол би сүсгтэн олонд бол тарны ван авшиг лүн жанан бол олныг тавьсан байгаа. Мэдээж тэр бол одоо сүсгтний сүсгийг хөдлөх тэр сүсгтний одоо өөрсдийнх нь дур сонирхлын дагуу бол олон номын хур буусан. Гэхдээ одоо энэ удаад бол энэ гандан лавжаа гэдэг бол нэг өсөндөө төлхүүр судрын юм аа. Төлхүүр өвдсөн юм аа. Энэ гандан лавжааг сайн бясалгаж сурах юм бол бусад бясалгалуудын бүх одоо суурь нь болж өгнө. Тэгээд энэ 7 гишүүн бясалгалын өмнө бол Ерөө занагийн 7 суулт буюу амьсгалын бясалгал ер нь одоо йогийн хүмүүсийн суудал сэтгэл санаа өөрсдийн одоо энэ амьсгал ямар байх талаар бас тэр үед дэлгэрэнгүй номлоно. Энэ 7 гишүүн бясалгал бас одоо явна. Тэр бясалгалд суралцах хэрэгтэй. Манай бурхны шажинтай ялангуяа Содөр дандрын ном дэлгэрсэн шарын шажинтай Гэлэгвагийн энэ шажинтай Монгол оронд бол энэ гүрүү ёог бол одоо амин мод буюу амин зүрхэн юм аа. Тэгээд энэтэйгээ хавсраад өндөргөний айлдсан дүү дэнжин сэлдв жанлуу цогцолмаа буюу цагийг төхнүүлэгч залбирал жанлуу цогцлын бас одоо лүн хийгээд хөтөлбөрийг тавина. Энэ гандан лавжаа буюу гүрүү ёогийн лүн хийгээд хөтөлбөртэйгээ цуг хавсаргана. Гэхдээ энэ жанлуу цогцол бол залбирал төдийгүй энэ бас гүрүү ёогийн дотроо бас 7 гишүүн бясалгалтай. Яг ламын чодтой адилхан. Гэхдээ ламын чод буюу энэ ламын ёогтой адилхан. Гэхдээ жанлуу цогцлын одоо гол онцлог нь юундаа байгаа юм бэ гэвэл одоо манай халахч явцсан ном өндөр гэгээн бо одоо айлдсан өндөр богдын айлдсан энэ гүрүү ёог бий. Тэгээд энэ онцлог нь бол энэ цөөн цагийн аливаа хямрал тэмцэл муу санаа хорон санааны үйлдэлээс гарч байгаа аливаа энэ төр шажин нийгэмд гарч байгаа энэ хямрал тэмцлийг амирлуулахын тухайд голчилж одоо ахин дахин чухалчлан залбирсан энэ залбиралтайгаараа бол энэ жанлуу цогцол гандан лавжаагаас бол илүү өвөрмөц юм аа. Гандан лавжаа бол ерөнхий гүрүү ёогийн одоо тэг болол тэн дотор байгаа. Аливаа ламын ажруудыг бясалгах бүх одоо тэр тэг нь бол гандан лавжаа дотор бий. Төрөний одоо айлцсан Түлнэгва Балдан самбуу бол энэгээрээ бол бурхны утгыг олсон ийм түүхтэй энэ гандан лавжааг бясалгаа дээр нь
жигчдийн жидрэн зөврөн бясалгаад бурхны утгыг олсон гайхамшигтай юм лам гарсан. Тэрнээс хойш бол энэ богд 100% шажинд бол энэ гандан тавжаа гэдэг ном ихэд дэлгэрсэн, уншлагуулж дэлгэрсэн. Онол дээр гарснууд нь бол бясалгал болж бясалгадаг, бясалгал болгож бясалгадаг ийм одоо ном бий. Тэгээд энэ жанлуу зогцол бол мөн түүнтэй адилхан. Тэгээ өндөр гэгэний үеэс энэ ер нь өндөр гэгэнийг Монгол оронд шарын шажныг дэлгэрүүлж явах тэр үед бол одоо тэмцэлт цөөн цаг гэж эхэлсэн. Тэрний өмнө бол 500 жил цөөн цаг явсан. Өндөр гэгэний үеэс бол тэмцэлт цөөн цаг эхэлсэн. Ийм түүхтэй одоо бидэд тэмцэлт цөөн цагийн 300 жил дээр нь явж байгаа. Ахаад 200 жил болоод Шамблын 900 эхлэх ийм түүхтэй юм бурхны шажинд. Тэгэхээр энэ бясалгал нь бол ялангуяа хямрал тэмцэл альва одоо бие хэл сэтгэлээс гарч байгаа энэ нүгэл хэлэнц энэ төр шажин нийгэмд гарч байгаа хямрал тэмцлийг ахин дахин чухалчлан залбирсан ийм залбирал хавсрагсан ийм түүхтэй. Тэгээд энэ хам номоохон авгаан хайдуугаан айлтсан өндөр гэгэний жанлуу зогслын дэлб гэж их алдартай ном байдаг. Тэрнээс бас иш татнаа. Тэрийг бол гүйцэд номлох юм бол олон цагийн ном болно. Тэгэхээр энийг бол орчин цагийн хүмүүст амар хэлбэр анхааран авлагуулахын тухайд энэ гандан тавжаа жанлуу зогсол буюу гүрүү ёг эцэдийн дэдийг хайрлагч их жанлуу зогсол энэ хоёрыг лүн хөтөлбөр ингэж тавьж байгаамаа. Тэгээ жанлуу зогслыг бол ер нь хэрвээ хүн нэгэн наснда одоо бясалгаад 100 мянган удаа уншиж чадах юм бол ямар ч одоо галуу юулсан ч өгөхээргүй тийм болох. Тийм их ажис жанлуутай тийм ном ингэж айлддаг. Тэгээд тэрийг бол галуу юулэхэд ч одоо юу гүтгэхгүй гэдэг нь бол юу гэсэн үг гэхээр зэрэг жанлуу зогслыг 100 мянган уншсан хүн бол альва одоо хортой өвчин дайрагдахгүй. Альва зэвсэг дайн тулаантай газар явсан ч зэвсгэнд өртөхгүй. Ийм одоо түүхтэй манай энэ Жанжин Сүхбаатар, Хатанбаатар магсарж ав тэдгээрийн одоо ардын журам цэргүүд хүртэл оройн тоон дээр жанлуу зогслыг уншдаг, мэгзэм уншдаг ийм байжээ. Тэгэхээр энэ ном бол үеийн үедээ уламжлан тасраагүй явсаар ирсэн. Би одоо Монгол өвгөн багш нар олон багш нараас энэ дүн хөтөлбөр авсан ийм юм аа. Тэгээ ер нь энэ Монгол улс бол 39 онд хүртэл одоо халах голын дайнд явхад бол ихэнхдээ лам нар явж тэнд тул цэрэг болж тулалдчихсэн. Энэ жанлуу зогслол уншаад байсан гэж ингэж манай өвөөгийн зандааныхан ярьдаг. За тэгээд энэ манай Данжил одоо цаанамд гүрүү дэварын бүчи багш гэж миний их том багш байсан. Энэ Монгол оронд бол шажин төр нийгэмд маш их зүйлийг бүтээсэн ийм хүм. Тэр багшийн одоо зарилгаснаар бол Монгол орон 2016 оноос хойш өөдлөн дэвчих юм аа гэж. Тэгэхээр сая 2016 онд бол би Сүсгтэн олондоо багш нарын нэрийн өмнөөс Яманда бурхны их авшиг дөржигдэн сахиусны амин авшиг ингэж сойргосон ийм том үйл явдал болсон. Одоо энэ дахиад жилдээ энэ 2017 онд зориулж бол энэ номыг тавьж байгаа. Тэгээ энэ ном бол зөвхөн энэ жилдээ гэхгүй энэ насанд гэхгүй хойд насанд тустай, энэ насанд тустай ирээдүй алс хэтэд бурхны утгыг олоход тустай ийм ном юм аа. Тийм учраас энэ бол жилийн засал бол маш том засал болно. Энээс илүү засал гэж байхгүй. Ер нь бол багш цагаан сараар багштай бараалах гээд явсны нэг алхам гэхэд л тэр жилийнхаа засал нь болдго юм а гэж ингэж багш нараа айлддаг. Тэгэхээр одоо энэ 50 одоо номонд зүгэлсэн төдийд алхсан төдийд засал болно. Тэгээд тэр номыг сонсоод үнэхээр оюун сэтгэлдээ анхааран авлага болгох юм бол энэ бол энэ жилийн асар том засал болно. Энээс том засал гэж үгүй. Бүр цаашлах юм бол энэ насны засал болно. Энэ наснда хэрэгжүүлээд тэгээд ирээдүй хойч олон төрөлдөө энэ номтойгоо уулзрах, номоо үргэлжлүүл бясалгах. Ялангуяа адис гэж хэлж байдаг. Тэгээд энэ адис дотроос бол ядан бурхны адис тэд гэж байдаг. Бурхан бодисод банрын адис тэд гэж байдаг.
Шравага Бартгибуудын адистед гэж байдаг. Ханд Дагнис номын зохиолчнуудын адистед гэж байдаг. Гэхдээ адистедийн дотроос лам багшийн адистед бол хамгийн хүчтэй, хамгийн том нь байдаг. Тэгэхээр одоо энэ хоёр гүрүү явыг бяцлагж сураад номын уншлага болгож чадах юм бол тэгээ багшийн жанлыг одоо аавна. Багшийн жанлаас дээр юм гэж одоо энэ орчлон нирванд байдгүй юм аа гэж лам багш. Тийм учраас энэ бол маш одоо чухал хэрэглэх хүн аливаа бурхны шашны зүрхэн болсон номыг одоо энэ удаад тавих гэж байгаа. Энэндээ та бүхэн чин сүжиг, чин сэтгэл, чин зүрх, чин зэрэг ирж энэ номондоо сууцгаана уу? Та бүхэнтэйгээ цагаан сараар номын одоо баяр хурмаар учран золох ерөөл тавья.